Ийм спортстай хамт байж спортын мэдээлэл контентийг хүлээн авч үздэг та бүхэндээ баярлалаа. За өнөөдрөөс эхлээд хэсгөө битээр спортын ертөнцид болж байсан сонирхолтой баримтуудыг тоомлон баримттайгаар за тодорхой хэмжээнд судалж та бүхэндээ хүргэхээр бэлдээд байна. За өнөөдрийн сэдэв бол тэмцээний үеэр спортын талбар дээр нас орж байсан харамсалтай тохиолдлуудыг онцлон ярихаар болж байна. За ер нь спортын талбар дээр нас барсан тоглогч нарын талаар сонсож байсан баг тий. Одоо манай үзэгчид ч гэсэн сонсож байсан баг. Спортод голдуу ер нь одоо нөгөө спортын талбар дээр нас барсан тохиолдлууд ер нь ямар шалтгаануудаас үүдэлтэй гэж бодож байна. Ер нь бол спортын талбар дээр ихээр ер нь бол ихэвчлэн золгүй явдал юм уу тий. Аль эсвэл одоо яг нэг тухайн спортынхаа онцгой шалтгаалаад одоо уулан давиралт байдаг ч юм уу эсвэл одоо мото спорт, автоспорт байдаг юм дээр эрсдэлтэй одоо уулнаас үсэрдэг одоо скайинг буюу одоо бас тиймэрхүү спортууд шалтгаална. Мөн дээрэс нь тухайн тамирчны өөрийнхөө одоо эрүүл мэндэд анхаараагүй ч юм уу те эсвэл нөгөө одоо зүрхний хэм алдагдах. Эсвэл бүр нөгөө нэг тулааны спортууд дээр одоо эмзэг газартан зохих ч юм уу те. Тиймэрхүү тухайн спортоос шалтгаалаад байна л да. Энэ нөхлүүд ер нь бол ер нь хэр олон тохиолдол байдаг. Ингээд судлаад үзсэн чинь ер нь хамгийн их ингээд яг спортороо ингээд хичээлж яваад юм уу эсвэл яг спортороо яг тэн дээрээ хүмүүст өрсөлдөж яваад ингээд нас орсон тохиолдол мэдээж одоо нэгт уулын авиралт болж байгаа. Одоо нөгөө Эверест те өндөр 300 гарсан нас орсон гэдэг шүү дээ. Тэнгүүд тэрний араас нь бас нэг сонирхолтой спорт орж ирж байгаа. Крикет спорт орж ирж байгаа. Маш сонирхолтой. Крикет чинь Австрал энэтхэгтэй ирсэн. Ер нь бол крикет спорт ч өөрөө дэлхийд хамгийн их үзэлтээс хоёрт ордог. Тэнгүүтээ бүр ингээд онлайн телевизийн стриминг үйлчилгээгээр үздэг бүр нэгт ордог юм спорт байгаа. Тэгсэн мөртлөө ингээд за дараа нь угаасаа крикет спорт талаар дэлгэрэнгүй яриа. Сэдв рүү ороод ирэх тийм ээ. Сэдв рүү ороо. Мөн дээрэс нь цанаар голтолтоос маш олон хүмүүс хөвт юм байна. За нөгөө уулнаас болдог учраас амжилт ивдэдэг. Түрүү нөгөө уулын авиралтаар хүмүүс их нас орсон гэдэг нь шүү дээ. Тэгээд судлаад үзэхэр юу юм бэлээ. Зарим хүмүүс нөгөө нэг уул руу авирчаад буухтаа цанаар буудаг. Тэгээд тэр явцдаа ер нь бол маш аюултай алгалцсан байдаг шүү дээ. Эргээд олддоггүй тийм. За тэгвэл өнөөдөр хоёлаа ямар тамирчдын талаар ярихаар төлөвлөсөн байгаа вэ? Ингээд хараад үзэхээр ер нь маш олон тамирчид ер нь яг талбай дээр болон талбайгаас гадуур тий талбай дээр бэлтгэл авчаад ингээд өнгөрсөн байт юм байна. Яг одоо хоёулыгийн онцлог ихний тамирчин бол яг талбай дээр. Яг тоглолтын дундаараа маш хүлэн аюултай бэртэл аваад тэр нь сансаргүй байдлаар тэгээ тэрнээсээ болоод ингээд өөд болсон энэ тамирчин байгаа. За тэгэхээр энэ тамирчин хэн бэ гэхээр би сая хэлсэн те крикет спорт гэдэг. Крикет спортын тамирчин Филип Хьюис гэх тамирчин байгаа. Энэ болохоор Австралийн тамирчин. Тэгээд Австралийн маш олон лигүүд тоглож ирсэн крикетийн одоо маш алдартай болж яг замнал ингээ эхэлж явж ирсэн энэ тамирчин байсан. Тэгээд ямар тоглолтын дээрээ гэдгсэн чинь өмнөд Австрал болон зүүн өмнөд Уэльсийн багуудын ингээд шгшээ багуудын тоглолт болсон юм байна л да. 2014 онд саяхан. Тэгэхээр тэр тоглолтод манай Хьюис маань өөрөө нөгөө ингээд крикетер ингээд барьж авдаг юм байрал үүд юм байна л да. Ингээд хүчтэй бөмбөг нь тэр байрал дээр тоглодог. Тэгээ тэр байрал дээр тоглож байгаад эсрэг багийн тоглогч буюу одоо Шон Эбот гэдэг тоглогч хүйз рүү бөмбөг шидэд. Тэгээд тэрийг яг авч байгаа тэр мөчтөнд тэр бөмбөг маш хүчтэйгээр ирээд гэмтэл үсгэсэн байна. Тэгэд ингээд зүүн одоо ингээд ирүү одоо энэ хоёрын хооронд малгай одоо энэ эдний хооронд маш хүчтэй гэмтэл үсгээд тэр бөмбөг. Тэгэд тэр гэмтлээсээ шалтгаалаад шууд одоо газар дээр артерийн судаснд боогдсон байна. Тэгэд энэ бөмбөг нь өөрөө яагаад тийм амар хүчтэй байдаг гэж энэ бөмбөг нь яг энгийн одоо энэ крикетийн бөмбөг нь өөрөө 130-аас 160 грамм хүртэл жинтэй. Одоо яг эдний тоглосон бөмбөг болохоор өөрөө 150 грамын хүчтэй бөмбөг байсан. 150 грамм гэдэг чинь баг нэг том алим шиг гэсэн үг шүү дээ. Тэр хүчтэй шитгэр нэлээд хүчтэй. Тэгээд нөгөө дотроо бас дээр нэг тийм агаартай тийм юу шиг хатуулаг чанартай. Тэгээд зөгтөг нөгөө зөхөөрн ч гэсэн маш хүчтэй зөгчөж яадаг. Ингээд та ингээд харсан бол өмсгөлүүд мөртл юм амар хамгаалттай өмсгөлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө биедээ оногдохоор тэр нь маш их юм хүчтэй өвдөлтөд учиртай учраас ингээд тэр гэмтэл нь ингээд болоод тэр гэмтлийн ингээд судлаад үзсэн чинь артерийнхаа юг ингээд боогод одоо хүний артерийн судсан шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг бөмбөгнийх нь хүчтэй дарлаас нь боогод тархитуу очиж нөгөө нэг цусан хангамж өгч чадгаа байлаад. Тэгээд тэр нь дотроо задраад ингээд тархилуугаа ингээд миний ойлгосноор бол ингээд цуснууд нь ингээд нөгөө нэг явах судсгүй болоод ингээд задарсан юм шиг байна. Тэгээ газар дээр яг одоо энэ human яг тал болоогүй нөгөө нэг түрүүн тусламж одоо өмнөд Уэльсийн одоо түрүүн тусламжийн
маш хурд дээрээ авчираад шууд ихний одоо юу анхан шатны тусламж ярьдэн шүү дээ. Анхан шатны тусламж хийгээд ингээ эмнэлэгтэй очиод хэвтүүлсэн. За тэгээ харамсалтай даанч юу мэн өөрөө хүчнүүд зааж чадлагүй одоо буцаж сэхэж чадлагүйгээр 3 хоногийн дараа гэдэг. Тэр өнгөрсөн байна. Сая би хайж үзлээ л дээ. За тоглогчийн мэдээллийг хайгаад ер нь ямар шалтгаанаар нас орсон бэ гэд хайж үзлээ. За Гиген Винсентийн эмнэлгийн мэдрэлийн мэс засалж доктор Фэл үхлийн шалтгааны талаар илтгэл тавьсан юм байна. За 15 цаг тухайн тоглолтын үеэр тийм ээ 15 цаг 23 минутанд мэдрэлийн гэмтэл аваад одоо ирсэн саяны тоглогч маань эмнэлэгт ирсэн байна. Тэгээд эмнэлэгт ирэхэд нь эмчнэр гэрлэлээр нөгөө хүүхэн харааг шалгаж үзэхэд бол ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй юм байна. Тэгээ ерөөхдөө бол тоглогчийг комд орсон. Комын үнэлэг нь 3 буюу ер нь комд орсон гэж үзсэн. За комд орсон шалтгаан нь болохоор түрүүн өсгөөг илтгэр нөгөө бөмбөг онсон юм байна. Тэгээ бөмбөг ононгууд л артерийн судсыг оноод тархинд нь цус алдалт үүсээд тэгээ цус алдалтаасаа үүдэлтэйгээр ингээ комын байдалд орсон гэж үзэж байгаа юм байна. За тэгээд яасан бэ гэхээр комд ороод 2 хоног яаралтай хагалгаанд орсон гэж байна. Тэгээ томографт оруулаад яаралтай хагалгаанд орох заалттай гэдэг. Тэгээ яаралтай хагалгаанд оруулсан боловч тэр нь бол амжилтгүй болсон. Нөгөө цус алдалт ихтэй комын байдал шилжчихсэн. Тэгээд 2 хоногийн дараа 11 сарын 27 сая чин гимтэл авдаг чин 11 сарын 24 тийм 3 хоногийн дараа 15 цаг 15 минутанд ер нь бол гэрийнхэнтэй зөвшөлдсөд одоо энэ ер нь бол ямар ч найдваргүй болсон. Тийм учраас нөгөө коми аппаратыг салгаад ингээд нас орсон тоглогч юм байна. За энэ тоглогч чинь хитэн настай байсан юм бэ? ердөө 25 настай. Карьер нэг эд үе дээр орж ирсэн гэж байна. Өөрөө маш олон лигийн багуудад тоглож исэн. Мөн дээрээс нь Австралийн жигшээ багт орсон. Бүр нөгөө багуудтайгаа тоглоод гэрээ контракт хийгээд цалингаа аваад явжсэн. Эд үе болж исэн. Одоо мандажсэн. Одоо манайхаар л тий мандажсэн тийм тоглогч байсан байгаа. Prime time гэж тэр нь ч баг эхлэлч хүйсэн шүү дээ тоонос гэдэг чинь. Маш залуудаа харамсалтайгаар ингэж зоолгүй явдлаас болоод. Тэгээд сая нөгөө өвглийн шалтгааны эмчийн дүгнэлтэн дээр ингэж бичсэн байл да. Нөгөө гадны нөлөөтэй юу нөлөөгүй юу гэж шалгадаг шүү дээ. Энийг бол тэр чигт нөгөө золгүй явдал гэж үзсэн байна. Тэгээд золгүй явдал учраас ямар нэгэн байдлаар гадны нөлөө бол байхгүй. Тэгээд маш харамсалтай байдлаар ингээд тэр за яг үзэндээ онцсон байна. Энэ нөгөө малгай нүүрний хамгаалалт гарны хамгаалтаас нь яг дээр хүзүүн тус газар нас. За энэ яг онж байгаа бичлэг юм чинь тий. Бараг 150 г гэдэг чинь гольфийн бөмбөг чинь 80 г байдаг тийм ангарахт байдаг тий хатаа. Тэгэхээр 150 гэхээр бас л энэ яг ингээд цогч жоод юу бөмбөг оноогүй юм байгаа юм л да. Яг нөгөө цохиурын нэрийн хооронд зөрөөд тэг яг энэ дэр нэрсэн байна. Нилийн оногдчоод манарч чинь тий манараад нөгөө цус алдчихж байгаа учраас тэгээд шууд унаад өгч чинь тий. За ингээд шууд ингээд тусламж ирээд. За тэр юм. За ер нь ингээл баг нөгөө комд бид чинь комд орох гэж ярьдаг тийм нөгөө кинонд ирэх ярьдэн шүү брэнди тэгээд комд орсон кинонууд их үзчихсэн яг тийм байдалтай. За бид энэ өвтлөгч бол их тайлбарж өгсөн тийм яг хаашаа нонсон байна. Нөгөө бөмбөгөө зөхөж байгаа ирэхдээ яг нөгөө савж байгаа шүү дээ. Артер онсон болтой юм. Тэг нөгөө игзэн таарна гэдэг шиг л. За энэ асуудлаас үүдэлтэйгээр ер нь бол спортод ямар нэгэн өөрчлөлт гарсан уу түрүүн ч бас ярьсан бичлэг эхлэх юм тийм. Тэрийг бас үзэгчтэй байна. Одоо ингээд ер нь одоо спортод одоо ингээд гаргаж байгаа шинжилж байгаа одоо дүрм юм уу те. Одоо өмсгөл хувцастай ер нь ихэвчлэн дандаа өмнөх одоо хүмүүс дээр үүссэн одоо алдаан дээр яаж одоо өөрчлөгдөн шүү дээ. Одоо бокс гэвэл бэлэдэ болгодог ч юм уу хамгийн ойрон жишээ гэвэл те. Одоо дугуй гэвэл аюулгүй малгай зүйлстэй байдаг ч. Яг тэрнтэй ижлэн крикет спорт өөрөө ингээд хөгжиж яваад одоо ингээд өөртөө бол одоо энэ хувцастай аюулгүй гэж үзэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо өмнөд Уэльсийн одоо өмнөд Уэльс одоо босон тоглолт болж байгаа шүү дээ. Энэ тал дээр нөгөө шүүгээс юу гаргаад шийдвэр гаргаад болж байгаа одоо энэ тоглогчтой буруу хөөсөө илүү энэ тоглогчтой хамгаалах одоо ямар шийдвэрүүд гарах вэ гэд хуулийн төсөл ингэ санаачилж хэрэгжүүлсэн. Хууль эрх зүйн орчин хууль эрх зүйн орчин тийм. Тэгээд одоо энэ крикетийн спорт дээр одоо энэ нөгөө нэг өмсгөл зүйлж байгаа шүү дээ. Энэ дээр нь одоо нэмэлтээр ийм хамгаалт дахиж оруулж ирэх үгүй юу? Яах вэ гэдэг тал дээр одоо хүртэл ингээд
олон улсад яригадад явж байгаа юм билээ. Гэтэ яг одоо бол тэр хамгаалалт нь бол орж ирээгүй байгаа. Гэтэ хитрхи их ингээ хамгаалалт хийчих юм бол бас хөдөлгөөн сад болох бах тийм. Гэтэ бас яг энэ урд нь зөндөл юм сонсчихлоо. Яг иймэрхүү бүр эн чинь бүр аимшигтай золгүй явдал шүү дээ. Бүр яаж ч утсан зүгээр бөмбөгөөр тоглож жагаад бөмбөгөнд оногдоод тэр нартер энэ оноод энэ одоо юм чинь тайлбар нь явж байна л да. Бүр яг энэ одоо мэдрэлийн хэсгэр үл онсон юм шүү дээ. За окей. Ийм золгүй явдал болсон байна 2014 онд. 14 саяхан 10 жил юм. Одоо байсан бол 35 настай карьер өндөрлөх гэж байгаа юм шиг байна шүү дээ. Тэгэхээр бас манай тамирчид одоо намар болсон байна. Тамирчид маань бас тэмцээн оролдонд явж байгаа. Бас магадгүй янз бүрийн золгүй явдлаас ч юм уу тий гинти ослоос бас аль болох уртчсан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ аваасай гэж хүсэж байна. За одоо тэгвэл хоёр дахь сэдв буюу хоёр дахь тамирчныхаа талаар ярилцгаа. Эхний ярьсан тамирчин маань нэлээд золгүй явдлаар ингээд нас орсон тий баг гадны нөлөөтэй юу тий бас тоглолтын үеэр гинцэн учраас бас нөгөө тоглогчийг бас буруутгаад байж болохгүй тий. Тэгээд мэдээч хэрэг цагдаагийн байгууллага шинжилгээний байгууллагууд ажиллаад гадны нөлөөг өгөн тогтооцсон учраас энэ бол цэвэр золгүй явдалтай бүрдэх гэж байна. За одоо хоёр дахь ярих тамирчин маань ямар тамирчин байгаа лээ? За хоёр дахь ярих тамирчин маань ямар нэгэн гадны нөлөөгүй одоо гадны нөлөө гэдэг нь одоо бөмбөнд оногдож юм ямар нэгэн дээр осно ус эсвэл одоо машин тэмдэг хариулсан тийм бол биш. Гадны BT нэг юм одоо нөлөөгүй гэсэн. Энэ тамирчин маань өөрөө одоо өөрийнхөө хариуцлагагүй байдлаас гэхүү хариуцлагатай байд одоо хариуцлага алдснаас гэхүү те ингэж өнгөрсөн тамирчин. За юу ч гэсэглээ тамирчнаа танилцуулчих. За Hank Gators гэдэг 1967 онд төрсэн. Америк нэгдсэн улсын Филадельфи хотод төрсэн залуу байгаа. За тэгээд бас Филадельфи хотын бас нэг юм ядруухан дүрэгт Raymond Rosen гэдэг ядруухан дүрэгт төрөөд тэгээд бага наснаасаа одоо гэр бүлийнхаа одоо ганц нэг хамгийн авьяаслаг хүүхэд байсан учраас цасан бөмбөгчин болох хэрэгэж байгаа юм шийдээд ингээд цасан бөмбөгийнхаа замналаар яваад ингээд 1986 онд ахлах сургуулаа төгсөөд NCAA-д орсон юм тамирчин байгаа. За ахлах сургуультай бас айгүй нэрд гарсан. Өөрийнхөө одоо Филадельфи хотын сургуулийг өмнөд бүстэй аврагын төлөөгч сургуульд гаргаж ирсэн. Тэр сургууль нь ерөөсөө өмнө гарч ирэх. Тэгэхээр тэр энэ хүүхэд одоо ямар их потенциалтай харагдаж байгаа. Ингээд их сургуультай Калифорни 1985-аас 86 оны жилд Калифорни их сургуульд ирсэж ороод тэндээ нэг жил тоглоод тэрнийхээ дараа нь өөрийнхөө одоо замналын хамгийн оргил одоо сургууль гэж хэлж байгаа. Loyola Marymount гэдэг сургуульд ирсэж орсон байгаа. За ингээ эхний жилээсээ шууд л одоо бидний лигдэр л даалж хитаад эхэлсэн. Ерөөс эхний үйлрэлтээ л 22.5 оноо 8.7 сан байна. Сургуулаас солиод тийм мөн дээрээс нь одоо нэг юм таарна гэж үзэж тий. Тэр нь таардаг. Тэгээд эхний жилдээ ингэж яжаад хоёр дахь жилдээ бүр карьерийнхаа хамгийн оргил үе болж ирсэн. Одоо NCAA одоо Western Conference гэж байдаг тий. Энэ конференцийн энэ конференцтэй 32.7 оноо 13.7 оноо биш 13.7 самбар дундчлаад байгаа шүү. Дундчлаад 2 жил дараалаад Western Conference-ийн MVP болсон. Тэгэд нэг жилдээ жилийнхэн шилдэг одоо цасан мөнгөч нь болсон. Ингээд мөн дээрээс нь одоо NCAA Division 1 гэж байдаг шүү дээ. Division 1-дээ саяны хин хэлсэн амжилт нь яг энэ статистик амжилтаараа бүгд бүр NCAA түүхэнд гэж байгаа шүү. Түүхэнд 2 бичигдэх. Ийм өндөр амжилтыг үзүүлжсэн юм залуу байлаа. За ингээд 1989-с 90 онд Loyola Marymount гэдэг багийн хамтаар тоглолтод оролцоод за маш золгүйгээр өнгөрсөн байгаа. За яаж золгүйгээр өнгөрсөн гэхээр энэ талаар та тэр нэг өвчний харсан байсан тэрүүрийн талаар дэлгэрүүлээд ирэх. За сая статистик мэдээлүүд дээр би сонирхоод ингээд харлаа л да сая. 32.7 оноо 13.7 самбар давталгооны хувь нь бараг 61%-тэй. Давталж исэн юм. Нэг тоглолтод гэхдээ 34 минут дундчлаад бараг минут болгонд оноо авчихсан юм тоглогч шүү дээ. Тэгээ NCAA-гийн одоо тоглогч нар ер нь улиралд хамгийн өндөр нь ямар оноо дундчилсан байд юм бэ гэдэг ингээд сонирхоод харлаа л да. За хамгийн эхний 1 2 3 дугаар байранд бол нэг тоглогч байд юм байна. 67-аас 68, 68-аас 69, 69-аас 70 он ингээ 3 улирал дараалаад 43.8, 44.2, 44.5 оноо ингээд дундчилсан Пете Маравич гэж юм тоглогч байд юм. За одоо NCAA-гийн түүхэнд 30-аас дээш оноо
дундчилсан тоглогч нараас одоо бидний сайн мэдих Рик Бери, Оскар Робертсон байт юм байна. За тэгээд манай Хэнк Гейтерс 32.7 гэж дундчилж ирсэн юм. За ягаад за тоглолтын дээр яг юу болсон юм? Яг яагаад нас орчих вэ? За ер нь бол өөрөө им удаг хүн байсан юм байна л да. За. Тэгээд им удаг хүн байжгаад тоглолтоо хийгээд явж байгаа шүү дээ. Йоо одоо яг NC-ийн тоглолт. NC-ийн тоглолт болоод байгаа. Тэгээд Loyola Maryland гэдэг багийн хамтаар явж байгаад нөгөө нэг тоглолтондоо ээлж додоо удирдлагын тоглолтонд оролцоо явж исэн чинь нөгөө нэг имээ уухгүй гараад тоглолцсон юм байна. Тэгээд нөгөө нэг коуч эдгээр нь яагаад ингэж имээ уухгүй байгаа. Тэгээд одоо тухайн үед одоо яг юу болсон юм сайн мэдэхгүй байна. За. Бисээ чамайг ярьж байгаа хооронд тамирчны талаар нэг юм шүүх эмнэлгийн дүгнэлт гэж байдаг тий. Тэгээд архивын баримтуудыг нэг жоохон ухаж харлаа. Times гэж сонир байдаг тий. Times сонин дээр бол 1996 онд нөхөж ингэж нийтэлж ирсэн архивын баримт байт юм байна. За энэ архивын баримтуудыг ингээд судлаад үзэхээр одоо саний үхлийн шалтгааны нэг судлаад гаргацсан байна гэсэн үг. Тийм судлаад гаргацсан байна гэсэн үг. За тоглолтын үеэр бол ухаан алдаад удалгүй ингээд нас орсон. Ер нь бол тоглолтын дээр ингээд эмнэлэгт хүргэтэн гутаа нас орсон. Сагсан бөмбөгийн од гэж бичсэн байна. Хэнк Гейтерс нас орохоос өмнө дор хаяж 8 цагийн турш зүрхний юм бол уугаагүй. Магадгүй түүнээс ч удаан уугаагүй байж магадгүй. Задлан шинжилгээгээр бол энэ нөгөө нэг хизээ хамгийн сүүл тухайн имийг уусан нь бол тодорхойгүй юм байна. За тухайн тамирчин маань ер нь ямар шалтгаанаар им уудаг байсан юм бэ гэдээ ингээд судлаад үзэхээр ер нь бол 23 настай тийм ээ 67 он төрсөн 90 онд гэхээр 23 настай Гейтерс зүрхний булчингийн эмгэг гэдэг нэг юм онштой юм байна. Өөрөө тийм хүчтэй. Онштой. Тэгээд энэндээ тохируулаад им уудаг байсан байт тарч. Эндерал буюу одоо зүрхний хим докторжуулах ч юм уу зүрхний үйл ажиллагааг сайжруулах юм тогтмол им уух юм заалттай юм байна. За тэгээд тэр заалтынхаа өрөөнд тэр имээ бол ер нь бол өдөрт 2 удаа дор хаяж уух хэрэгтэй. Тэгээд нөхөр бол өөрөө одоо өсөн хүн ярих биш гэдэг тийм. Гэхдээ яг бид нар нөгөө нотлох баримтуудын төвшөнд одоо энэ цаг үеэс ч 34 жил өнгөрсөн байна. Маш олон мэдээлэлүүд байна л да. Нөхөр өөрөө нөгөө имээ уух гэхээр жоохон төвөгтэй ч байсан юм уу? Эсвэл тэрийг уучхаар нөгөө яг гоё тоглолт нь гарахгүй ч байсан юм уу? Имээ уухгүй ингээд явж исэн юм шиг. Тэр саяны ярьдаг тоглолтын дээр те Портландын эсрэг. Тэг Портланд эсрэг байсан. Гэхдээ Портландд тоглохын өмнө нэг унж исэн юм байна бас. Өөр тоглолтын дээр. Одоо энэ Санта Барбарагийн эсрэг гэж юм те. Анх ингээд унсан юм байна. Тэгээд унаад дараа нь эрүүл мэндийн маш олон шинжилгээнүүдэд орсныхаа дараа эргээгээд ирсэн юм тоглох. Тэгээд 3 дугаар сарын 4-ний өдөр баруун эргийн одоо нөгөө сэний хэлсэн тийм Портландын эсрэг ингээд тэмцэн тоглолтын дээр тоглож явахдаа унсан. За хоёлаа тэр унж байгаа бичлэг нь байсан. Тэрийг нэг үзв. Бас бичлэг нь байгаа тийм. За тэгээ. За унаад босч ирэх гэж нэг оролдоод тэгээд босч ирээгүй юм байна. Шарамсалтай тийм. За энэ дээр үргэлжлүүлээд нөгөө шүүх эмнэлгийн дүгнэлт гэх юм уу? Одоо нөгөө хэргийн мөрөөр шүүх эмнэлэг ажиллаж байгаа, дараа нь цагдаа шүүх гэдэг энэ нэлээд олон асуудлууд үүссэн юм байна. Ч одоо яг нөгөө нэг мандажсэн тоглогч үү одоо. Тийм, баг WCC-ийнхаа түүхэнд хоёрт орж исэн гэхээр баг NBA-ийн ихний топ 5 сонголтын нэг байх нь баг байсан баг тийм. За ингээд юугаар бол одоо задлан шинжилгээний дүгнэлтээр ямар нэгэн байдлаар одоо хар тамхич гэдэг юм уу эсвэл мансууруулах төрлийн бодис ч гэдэг юм уу тийм сөрөг юм бол түүнээс бол гарч ирээгүй. Хөр бол одоо янз бүрийн муу мухай юм бол хэрэглээгүй гэсэн үг байна шүү дээ. Тогтмол уудаг байсан им нь задлан шинжилгээнээс бол гарч ирээгүй. Тэгэхээр тухайн имээ уугаагүй болж тараад байгаа юм. За тухайн имээ уугаагүй. Үүний дараа юу болсон бэ гэх юм бол мэдээж хэрэг ар гэрийнх нь хүмүүс одоо хүмүүсийг буруутгаж эхэлнэ тийм ээ. Хүнээ алдсан хүмүүс ч бас хин нэг хүнийг буруутгаж эхэлнэ. За ингээд хэнийг буруутгасан бэ гэвэл нөгөө сургуулийн Marymount сургуулийг бүр сургуулийг тэгээ сургуулийн дасгалжуулагч
Westgate гэдэг ингээд тэргүүтээ баг 13 хүнийг буруутгасан баг. Одоо нэг эмчнэр, зүрхний эмчнэр, багийн эмч тий. Одоо тухайн аймлагийн эмч гэдэг юм уу 13 хүнийг шүүхэд нэхэмжил гаргаж өгсөн баг. За 13 хүнийг шүүхэд нэхэмжил гаргаж өгсөн. Энэ дунд нь болохоор нөгөө багийнхан дасгалжуулагч Пол Вестгейт гэдэг. Энэ хүн бол бид нар бол баг ичнээ таньдаг ийм хүн байна судлаад үзсэн. Тэр 89-өөс 90 онд Меримонтын их сургуулийн дасгалжуулагч байжгаад яг дараа үеэрлэлд нь Денвер Нагатсын дасгалжуулагч болж исэн юм байна. Ер нь NBA хэд хэдэн баг дасгалжуулсан. За NBA хэд хэдэн баг дасгалжуулсан гэж байсан. За хоёул харъя тийм ээ. За Денвер Нагатс байна. Golden State Warriors-ийн туслах дасгалжуулагч байсан юм байна. За Орландо Magic баг дээр 2003-аас 2005 хүртэл ажиллаж исэн юм байна. Тэгэхээр энэ үед чи одоо Shaq энэ төр байсан үед нь тий. За тэгээд эргээгээд юунд бүр дараа нөгөө OKC болохын өмнө байсан Seattle Supersonics-ийн дасгалжуулагчаар 2009 онд ажиллаж исэн. Тэгээ хамгийн сүүлд 2009-оос 14 онд дасгалжуулсан юм биш үү тий. Орегоны их сургуулийн нөгөө эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулж исэн. 1939 онд төрсөн. Одоо болтол амь зэрэг байгаа ийм хэрэг юм биш үү? Ингэж одоо зөндөө баг дасгалжуулсан гэхээр ямар нэгэн хэрэг толбогдоо өгсөн үү? За одоо хэргийг ярьж байгаа тийм ээ. За ингээд ар гэрийнх нь хүмүүс бол шүүхэд гомдол гаргасан. За түүний ээж Люсил, ах дээр Эрик, Чарлз, аав эгч Кэрол тэргүүтэй хүмүүс бол ингээд 12 13 биш 12 шүүгдэгчийн эсрэг 32.5 сая долларын ингээд нэхэмжлэлтэй хэрэг үүсгэж явсан юм. За хэрэг үүсгэж явж байгаад хэрэг маань үүсгэгдээд яг шүүх хурлын процессын үед бол манай нөгөө нэг Westgate чинь Denver Nuggets-ийн дасгалжуулагч яодсан. Тийм болцсон. Тэгээ нөгөө NBA-гийн улирлуудынх нь үеэрл байнга л нөгөө үний чинь хэвлэлээс ингээл тэр хэргийн талаар яаж энэ хэргийн талаар яаж. Тэгэнгუут нөхөр болохоор ерөөсөө нэг тайлбар өгдөггүй. Өмгөөлөгчөөрөө тайлбар өгүүлдэг. Өмгөөлөгч нь бол манай өмд бол одоо баг энэ хэрэгт нэг хамааралгүй гэж үзчихсэн. Тэгвэл нөгөө хохирогчийн талынхан болохоор шүүхэд ямар нэхэмжил гаргасан байдаг вэ гэхээр дасгалжуулагч бол тухайн тоглогчийг одоо нөгөө маш сайн үзүүлэлттэй тоглуулах, хожуулах зорилгоор одоо тэр имийн тунгаа багасгах эсвэл имээ баг уу гэж ингэж шаардсан баха. Тийм учраас одоо хохирогч гейтерс маань имээ уухгүй ингэж тоглож байгаа нас орсон гэж үздэг. За эцэст нь энэ хэрэг явсаар хагаад маргааны үед дээр ямар байдлаар шийдвэрлэгдсэн бэ гэхээр за сургуулаас буюу Меримонтын сургуулаас бол 1.4 сая долларыг гейтерсийн одоо ар гэрийнхэнд гаргаж өгөх. Түүнийг эмчилжсэн зүрх судасны эмчээс 1 сая долларын төлбөр ингээд нөгөө 32.5 сая доллар нэхэмжилсэн чинь ер нь бол 2.4 сая долларыг ингээд шүүхээс гаргаж ар гэрт нь гаргаж өгсөн юм байна. Тэгээ сонирхолтой гейтерс маань бол 16 настай да. Хүүхэдтэй болсон сая нөгөө хэргийн мөрөөр нь шалгаж явж байхад бол хүүхэдт нь бас одоо тухайн мөнгийг насан туршээр нь өгөх 1.5 сая долларын хүүхдийг насан туршээр өгөхөөр ийм шүүхийн залттай байсан. Тэр хүүхдийн судлаад үзсэн чинь бас ялгаагүй л нөгөө Филадельфид өссөн гэсэн шиг 16 нас хүртэл нөгөө нэг насан туршлаа мөнгө авч чадахгүй шүү дээ. Нөгөө шүүгчийн одоо шүүхийн заалдар нөгөө энэ хүүхд насан туршиж энэ мөнгийг өөрийнх нь болгож изж авна гэд тэр хүртэл нөгөө нэг мөнгө хүлээгээд маш олон гэмт хэрэгт орооцолцсон юм. Тэгээ 16 та одоо зэвсэг хэрэгэлсэн гэмт хэрэгээр ягаад 17 онд шоронд ороод тэгээ 2007 онд ороод 12 онд баг саяхан 5 жил гэсэн шүү дээ. Тэгээ гарч ирэнгүүтээ буцаад нөө мөнгө авах гэсэн чинь мөнх нь хаана байгаа гэж миний мөнгө салхинд хийсээ талаа голцсон бай мэдэхгүй нэ гэсэн ярьслах гэсэн. За ингэсэн байна. Тэгээд тоглолтын үйл явдал болоод одоо гейтерс нөгөө ухаалтж байгаа үе шүү дээ тийм. Тэрэн дээр одоо яг ямар үйл явдал болсон бэ гэхээр багийн тоглогч Лаури бөмбөг дамжуулаад гейтерс тэр бөмбөгийг новчтой болгоод талбайн гол руу ингээд буцчихсан байна. Тэгээд яг буцах үед нь Портландийнхэн довтлогоонд ороход будагтаа талбаар мэдээж ирэх хувь шүү дээ. Манай одоо энэ гейтерс маань 2 м 1 орчим сантиметр өндөртэй ийм өндөр одоо 3.4 4.4 тоглолдог гэсэн тоглогч. Тэгээ хамгаалт руугаа буцаад өөрийнхөө талбар руу орж ирээд баруун гарт тал руугаа 2 алхаал унсан гэж. Тэгээд унангуут нь багийнхан тоглогч одоо тэр Лаури Кимбл гээд багийнхан тоглогч нар бол түн дээр очиход босгоод
хичээсэн боловч босч чадаагүй. Тэгээ энэ тоглолтын дараа одоо тухайн тоглолтыг үзчихсэн нэг үзэгч бол ийм ярьслаг өгсөн байна л да. Юу вэ гэхээр 220 фунт жинтэй хүн юм байна. Тэгээ нэг унахтаа хүчтэй газар. Одоо жишээ нь ингээд газар унаа л да. Гараараа тулах ч юм үйлдэл юм тий. Тэгэхэд энэ хүн маань ерөөсөө шууд нэг ухаан балартаа шууд унсан баг. Тэгсэн чинь тэр тоглолтыг үзчихсэн үзэгч бол тэр унахыг одоо нүдэрээ хараагүй ч гэсэн бол ер нь бол ингээд чихэнд сонсогдтол тэгэж хүчтэй унсаа гэж хэлж байгаа. Тэгэхээр ерөөсөө л ямар ч контролгүй болоод ямар ч контролгүй болол зүрх нь бараг зогссон уу хаагдсан уу ийм юм болж исэн юм байна. За тэгээд тухайн тоглолт бол одоо энэ үйл явдлаас болж завсралсан. Тэгээд завсарлаад төд удалгүй яг тухайн орой 18 цаг 55 минутанд бол түүнийг нас барсан гэдгийг бол ингээд зарласан. За нас барсан гэдгийг зарлахад бол одоо багийнх нь хамгаалагч түүний айгу дотны найз гэж байгаа Даг Ортон гэдэг багийнх нь тоглогч гинт сандал дээр ингээд чимээг болоод их хэсэг ингээд докторгүй болоод босч яваа. Тэгээ хувцал хөрөөрөө явж байхдаа коридор руу явж байхдаа бол маш их уйлсан баг. Гэхдээ яг түүнийг тэр бол мэдсэн гэж байгаа ингээд нас барсныг. Тэгээд ордны тайлбарлагч энэ тэр бол тухайн үед мдийгүй байж байгаа. Тэгээд хамгийн ойрхон байсан хүмүүс л тэр үзэж байгаа. Яг тэр нас барах үед нь тоглолтыг бол ээж нь бас үзчихсэн байгаа. Тэрс ээж нь үзчихсэн. Тэр нөгөө шүүхэд нэг хэмжил гаргаж яваад байсан аав эгч нь бас үзчихсэн. Тэгэхээр ингээд маш харамсалтай тохиолдол байгаа. За эндээс бол нэг юм дүгнэлтэл байна л да. Хүн өөрийнхөө өвчнийг мэдж байгаа тий. Одоо энэ чи имээ 8 цаг тутам ингээд уухгүй тий. Өдөрт 2 удаа заримдаа бол 8 цаг тутамд ингээд 2 янзаар бичсэн байгаа. Уухгүйгээс болоод зүрх хаагдах тийм эрсдэлтэй гэдгийг тоглогч өөрөө мэдчихсэн байгаа тийм. Тэгээ энэ дээр бас багийнх нь эмч бас сургууль нь бас буруутчихж байгаа тийм. Тэгэхээр бас нөгөө дөрөвний хэлдэг шахалт бас байж магадгүй болчих. Гараа тоглол гэсэн шахалт. Тийм гараа тоглол гэсэн. Тэгэхээр одоо манай тамирчид ч гэлтгүй одоо спортоор хичээлж байгаа хүмүүс маань шинжилгээ өгөх шаардлагатай тийм. Одоо зүрхээ ч юм уу одоо эрцээ ч юм уу өөрсдчилсэн шинжилгээ. Тийм урдчилсан шинжилгээгээ өгөөд бүтэн эрүүл үедээ спортоор хичээлэхгүй бол бас ийм нөгөө зовлонгүй явдлууд үүсэх эрсдэлтэй. За одоо энэ завшааныг далимдуулаад бас нэг юм хэлэхэд манай ийм спортын апийн хэрэглэгч нар апиа татаж аваад гишүүн нэр бүртгүүлэх юм бол манай гэрээтэй IT лабораторид одоо бүх төрлийн урдчилсан шинжилгээг 10 өнгөлтөө өгч байгаа. Бүтэн жилийн хугацаанд. Тийм. Тэгэхээр манай гишүүд бас ганц IT лаборатори биш тийм ээ баг 200 гаруй одоо спортын газрууд энэ дотор баг 7-8 имлгүүд байж байгаа. Бүгд хөнгөлөлтөө үнээр үйлчилж байгаа. Нэмээд бас спортын 70 гаруй спорт клубүүд үн төлбөргүй хичээлэх юм боломжтой байгаа. За нэмж хэлэх энэ тоглогч нар нэмж хэлэх юм. Би ингээд орох гэжсэн талаар бас. Харин тийм Кимлиг яагаад би ингээд онцсон гэхээр одоо шүүх хэмжлэгийн дүгнэлтийг харлаа тийм ээ. Одоо Гейтерс маань бол ер нь карьерийнхаа эд үед одоо NBA-д орох магадлал чинь хэдэн мянганы нэг бас маш бага магадaltaй байдаг. Тэгээ NBA-д орох ийм бүрэн боломжтой тоглогч зүрх судасныхаа эмийг ууж исэн бол энэ дэр бас нэг ийм юм ирсэн байна. Хэрвээ энэ тоглогч энэ зүрх судасныхаа эмийг ууж исэн бол маш удаан хугацаанд тоглох боломжтой гэж байна. Зүгээр одоо зарим өвчнгүүд үүдэн шүү дээ тоглож болохгүй тийм ийм өвчнгүүд байдаг бол Гейтерсийн одоо энэ өвчин бол эмээ уугаад тоглоод байж болно. Ямар ч нэг тийм сөрөг нөлөөгүй юм байсан. За Гейтерстэй холбоотой өөр Гейтерсийг яагаад ингэж онцлсон гэхээр үнэхээр одоо тухайн одоо мууж Филадельфиатай бас үнэхээр нэр хүндэтлэг хүндлэгдсэн. За хэрвээ Гейтерс NBA-д орсон бол одоо 1989 онд орсон бол одоо Шон Эдэт ч юм уу тийм ард үед нэртэй нэг жилд орох байлаа. Хэрвээ 90 онд драфтаар орсон бол одоо Гэри Пейт эдэртэй нэг драфтаар орох. Тэгж одоо тухайн үед NBA одоо Филадельфиатай хэвлэлүүд ярьдаг байсан байна. За яагаад энэ хүнийг одоо ингэж өнгөрсөн ч гэсэн ингэж хүмүүс эргэж дурсаж ярьдаг вэ гэхээр бүр өөрөө хөшөөтэй болсон 2020 онд. Түүнийг нас барсных нь одоо 30 20 онд гэдэг 30 жилийн 30 жил тий 30 жилийн ойд зориулаад одоо тухайн хотынхаа гадаа хөшөөг нь барьсан бөгөөд хөшөөг нь барьсан хүн нь одоо Ротплат Амраны гээд одоо Степ центрийн гадаа одоо маш олон юунууд үүд штэ. Алдартай тамирчид хөшөөж тэрийг уралсан. Бүгд дээрээс нь Чикаго Буллсын гадаа байдаг одоо Майк Жордан хөшөөг уралсан. Тим үнцэнтэй одоо өндөр одоо хүлээлттэй байдаг урлаач урж хөшөөг тавьсан байна. За мөн дээрээс нь сая ярьсандээ нөгөө Пол Вест гэдэг дасгалжуулагч. Энэ дасгалжуулагчтай холбоотой ESPN-ээс гаргасан бас нэг
Goro of Go гэдэг нэртэй 30 ангитай цуврал байт юм байна. Цуврал кино. Дасгалжуулагч. Тийм дасгалжуулж байгаа талаар харуулсан. Тэнгүүд яг энэ хэрэгтэй холбоотой Final Shot The Hank Gator Story гэдэг нэртэй кино хүртэл баримт кино хүртэл ESPN-ийн зүгээс хийж исэн юм байна. Энэ хүн зориулаад. Дүүн дээрээс нь одоо Hank Gator солгоо тамирчин байсан байна. 2 м өндөртэй солгоо. Тэгээд өөр маш их хөдөлгөөнтэй байсан учраас оноо авахд асуудал байсан учраас ингэж оноо авдаг байсан. Ингээд солгоо одоо Gators гэж хүмүүс их ярьдаг байсан. Тэгж хүмүүс их мэддэг байсан юм байна. Тэр үед одоо солгоо хүмүүс тийм баг байсан юм уу байсан мэтрийг сайн мэдхгүй байна. Их тийм солгоо өдөр нь онцлоо штэ. Тэгээд дотны одоо найз багийнхан одоо хүмүүс нь болохоор энд хин зориулаад Gators зориулаад эхний чөлөөч хөдөлтүүдээ бүгдийн дандаа солгоогоор шийдэж. Бүгдээрээ хүндэтгэл үзүүлээд бүтэн удирдлийн түвш. Тэр одоо нас барсныхын дараах үлрэл бүтэн үлрэлийн туш дандаа солоогоор хийдэж ингэж хүндэтгэл үзүүлсэн байна. За мөн дээрэс нь Gators өөрөө ном бичсэн гэдэг таасаа хэлсэн. Биш Gators өөрийнх нь талаарх ном байдаг гэдгсэн үү? Тийм, Gators-ийн талаар бичсэн ном байна л да. Би түрүү нөгөө номныхын талаар бас номон дээр нь бичсэн байсан зарим нэгэн баримтуудаас ирж гисэн. Тэгэхээр ер нь бол одоо NBA-д орж чадаагүй нас барсан гэд их мундаг тоглогч нар байдаг шүү дээ. Jordan-тэй зөвлөж исэн бас тоглогч Boston-ы драфтлаад. Драфтаар 2-оор сонгочоод бас NBA-д орж чадаагүй нас барсан тоглогч гэж бас байдаг тий. За окей. Ер нь бол ийм төг байна. Эндээс нэг юм маш ойлголоо тийм ээ. Зүгээр шинжилгээ өгье. Тэгээд болохгүйгээ мэдчихэ. Болж байгаа эмчийн заавар зөвлөгөөг заавал даагаа тийм ээ. Болохгүй бол одоо болохгүй юм болохгүй л гэдэг тоглохгүй байсан дээр. Хэрглэж болно тоглож болно гэх юм бол эмчийнхаа заавар зөвлөгөөг аваад тоглож бас болж чинь тийм ээ. Ер нь бол ингээд сая баахан одоо Gators-ийн талаар судалж байхад бол надад нэг аван штэ одоо сонирхолтой ч гэх юм уу түрнийг хөндлөштэй нэг юм надад ажиглагдлаа. Хар ресторанууд одоо ингээд Philadelphia мууж ингээд амир гэл ярьдэн штэ Америкч. Gators-ийн биенээс бол ямар нэгэн байдлаар хориотой байц илрээгүй гэхээр бол тухайн тамирчин бол нэг тийм одоо буруу замаар яваагүй буруу юм хэрэглээгүй зүгээр л яг зүрх судасны л нэг юм нэг том асуудал гэж бичээг байгаа. Нэг тийм том ноцтой асуудал бол биш гэж байгаа. Бас нэг юм нэмээд хэлэхэд 89 онд Gators-ээс сэтгүүлчд асуусан юм билээ. NBA-д орох уу гэдэг. Драфт одоо тэр чинь 2 дугаар курс 3 дугаар курс болгоо драфт орох уу гэдэг асууж тий. Тэнгүүд би болоогүй арай орох болоогүй гэж хэлээд тэгээд дараа үлрэлээ дахиад NCAA-д сурсан юм билээ. Тэгэхээр NCAA 4 төлөвлөлтөд тоглож исэн билээ. Тий 4 төлөвлөлтөд тоглож исэн. 3 сарын 4-нд нас барсан гэхээр баг хамгийн сүүлийн үйлрэлэнд байж таарсан. Тэгээд тэр жилдээ драфтд нэр өгсөн юм тий. За одоо тэгвэл дараагийнхаа тоглогчийг дараагийнхаа тамирчныг тий. За эхлээд ойлаа золгийн явдлаар нас барсан. Үнийг ярьлаа. Дараа нь энчин шаардлагаар одоо нөгөө имээ уугаагүй тоглогчийн талаар ярьлаа. Одоо гадны нөлөөтэй нас барсан тийм тоглогч байгаа талбай дээр одоо гадны нөлөөтэй. За окей тэгвэл тэр тамирчны талаар яриа тийм ээ. За хоёлаас дүнгийн одоо гадны нөлөөгөө ч юм уу те одоо ямар нэгэн золгүй байдлаар өгсөн одоо тийм тамирчин талаар ярьлаа. Одоо тэгвэл хоёлоо ямар нэгэн байдлаар гадны нөлөөнөөс болоод те талбай дээр одоо үүссэн асуудлын бол маш харамсалтайгаар ингэж амиа алдсан. Нэгэн тоглогчийн талаар ярилцъя. За энэ юм бэ гэхээр Колумбийн хөлбөмбө хүчин байсан Эндрс Скобар гэж тамирчин байгаа. За 1967 онд Колумбийн Медлин гээд хотод төрсөн. Гэр бүлэрээ хөлбөмбө хүчтэй ахтайгаа нийлээд ингээд хөлбөмбөг тоглодог байсан. Түүний аав болох одоо Дарио Эскобар гэдэг одоо эрх минь болохоор Колумбд одоо ингээд хөлбөмбөг сургасж байгаа. Тэгээ гудамжид хүүхдүүдийг байлгахын тулд хөлбөмбөг спортоор хичээлэгдэн маш тийм олон үнэтэй хувь нэмэр оруулсан юм банкир байсан юм хүн байна. За Андрес Эскобар нь болохоор багаас ингээд хөлбөмбөг тоглож байгаад одоо 10 жилээс хойш хөлбөмбөг тоглож байгаад мэрэгжлийн багуудад одоо Колумбийнхаа мэрэгжлийн багуудад хөлбөмбөгийнхаа одоо анхны замдлаа эхлүүлж ирсэн байгаа. За Атлетико Национал гэдэг багт анх тоглож эхлээд за ер нь бол Атлетико Национал гэдэг баг нь тэрний бол яг одоо үндсэн одоо түүгээ бүтээс одоо үйлдэлсэн баг гэж хүмүүс ярьдаг. Мөн дээрэс нь BSC Young Boys зэрэг юм клубуд тоглож исэн юм. Колумби хөлбөмбөгч юм байна. За мэрэгжлийн хөлбөмбөгч. За мөн дээрэс нь Колумбийн шгшээ багийн тамирчин. За ингээд асуудал үүссэн гол одоо амиа алдсан шалтгаан одоо шгшээ багийнхаа хамтаар тоглолтод оролцоод за нэг үйлдэлээс болоод буцаж эх орондоо хэрэгтэн гэж харамсалтайгаар амиа алдсан ийм тамирчин байна. За Колумбийнхан бол Колумбд бол өөрөө маш өндөр нэр хүндтэй. За Колумбч гэлт ер нь дэлхийд өөрөөс Колумбийнхан сурчилдаг
маш юм тийм зүв бие авч явдаг тий харизм өндөртэй ингээд талбай дээр байгаа чи талбай гадуур тэр одоо хүмүүс үлдэр дөөрөл болсон тамирчин гэж ярьдэн штэ. Яг тийм тамирчин байсан байгаа. Ямар сандаа бүр Колумбийнхан El Caballero del Fútbol буюу хөл бөмбөгийн джентльмен гэж хүртэл учирдаг байсан. Ийм одоо өндөр нэр хүндтэй 2 дугаартай тоглолдог байсан. Ийм тамирчин байсан байна. За шигшээ багийн хамтаа нийтдээ 51 тоглолтод оролцсон байна. Одоо Колумбо улсаа төлөөлөөд за хамгаалагчийн байрал тоглолдог гэсэн тэрээр шигшээ багийн төлөө 51 тоглолтод оролцохдоо ердөө нэг л гол оруулж исэн. Тэгтээ хамгааллын байралд одоо маш олон хүмүүсийн одоо итгэлийг даасан. Тийм одоо мундаг хөл бөмбөгч байсан байна. За энэ одоо миний ярих байгаа гол үйл явдал хэдэн онд болсон бэхээр 1994 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээн. Америк нэгдсэн улсад болсон. За Америк нэгдсэн улсад болсон энэ тоглолтод одоо эзэн хорон буюу Америк нэгдсэн улсад одоо Колумбо шигшээ баг тоглоод за энэ дэр маш харамсалтайгаар Колумбо шигшээ баг хожигдлуулъягээд за энэ нэргээд манай энэ Андрес Эскобари одоо санаандгүй байдлаар болмоос ингээ өөрөө багтаа автогол оруулчихж байгаа. За энэ одоо нэг Колумбийн одоо үзэгчдийн хувьд одоо маш том одоо ингээд зүрх зүсэн үйл явдал болоо тий ингээд хожих хөстэй боломжтой тийм тоглолтын дээр оноо алдсан ингээд тоглолтолоогээд их орондоо буцаж ирээд одоо гол үйл явдал буюу одоо амь алдсан үйл явдал нь болж байгаамаа. Тоглогчийн талаар одоо зөвхөн Колумбийн лиг тоглож байсан тий. За Колумби лиг гэхэр ч одоо Америк тийм. Тэ Америк тийм. За яг юу болчихвоо гэд тий. Яг ямар шалтгааны улмаас одоо амиа алдах шалтгаан болсон бэ гэд судалж үзлээ. За ер нь бол автогол бас шалтгаалсан тий. Он голоос шалтгаалсан. Тухайд одоо 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсэгт Румын, Швейцар, Америк, Колумбийн багууд ингээ нэг хэсэгт орсон байсан юм байна. Тухайн үед бол одоо хэсгээс 3 баг гардаг. За тэгээд 94 оны 6 сарын 22-ны өдөр болсон тоглолт. Тоглолт эхлээд 1-р үеийн 34 дахь минутанд Америкийн шгшөөгийн хагас хамгаалагч Джон Харксийн дамжуулалтанд бол Эскобар одоо цэвэрлэгч л байгаа шүү дээ, тийм. Цэвэрлэгч жагаад самсруу хөрснээр судлаад ингээд автогол хийсэн. Ингэснээр Америкийн шгшөөг нэг тэгээр тэргүүлж эхлээд улмаар 52 дахь минутанд Америк дахиж голдоод Колумб нэр төрийн буюу нэг голоо 90 дахь минутанд хийснээр ингээд 2-1 харьцаатаар хожигдсон. За 2-1 харьцаатай хожигдоод дараа нь болохоор 94 оны 6 сарын 26-ны өдөр Швейцарыг 2 тэгээр өгнөл Колумбийнхан хоцсон. Тэгээд за энэ хэсгийг бол Румын 6 оноотойгоор 2 ажил 1 хожигдолтой 6 оноотой тэргүүлж Швейцар Америкийн шгшээ багууд бол 1 хожил 1 тэнцээтэйгээр хэсгийн 2-3 дугаар байраар шалгараад Колумбийн шгшээ баг бол одоо ингээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөрлсөн утарч байгаа. За дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ингээд өндөрлчлөө тий. Бусад хэсгээс шалгарсан багууд бол тоглолт нь бол үргэлжлэн явж байгаа. За тэгээ 94 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа бол Эскобар Лас Вегас одоо Невада мужийн Лас Вегаст бол төрөлсөхт нь бол дууцсан юм. Гэхдээ бол очоогүй. Колумб руугаа буцахаар шийдсэн. За ингээд 1994 оны 7 сарын 1-ний орой одоо Колумбыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсанаас 5 хоногийн дараа Эскобар найзууд руугаа уцтаад ингээд Медельин хотын нэгэн хорооллын баарнд ингээд очисон. Тэд ингээд дэлгүүрээс арх аваад удалгууд Эл Индио гэдэг шөнийн клубт ирсэн. За шөнийн клубт ирсний дараа бол найзууд нь бол салаад явцсан. Салж явсныхан дараа одоо шөн тий 3 цагийн үед Эскобар ганцаараа нөгөө тэр баарныхан зогсоол дээр байхад нь бол үл таних 3 итгээд ирээд ингээд маргалцсан баг. Тэгээ маргалдж жагаад нөгөө үл таних 3 нөхрийнх нь 2 нь гар буутай байж таарсан. За Эскобарыг бол одоо 38 калибр гэж ярьдаг тий гар буугаар 6 удаа буудсан байна. 6 удаа буудахдаа буун дуу гарах болгондоо гол гэдэг одоо 6 удаа орсон байна. Тэгээд энэ нь бол одоо тэр нөгөө хөлбөмбөгийн дэлхийн аварга нэвтрүүлгийн үеэр одоо нэг автогол орж байгаа шүү дээ. Тэгэхэд нь тайлбарлагч одоо хөлбөмбөгийн тайлбарлагч шүү дээ. Гол одоо автогол хийхэд нь 6 удаа автогол гэж орилсон. Яг тэрнийхэн тоогоор гол гэж 6 удаа буудаж ингээд алаад нөгөө 3 үлд таних итгээд маань Toyota pickup маркийн машинд ингээд суугаад явсан. Эскобар бол цус алдаж үлдээд эмнэлэг түрэгдээд 45 минутын дараа бол ингээд нас орсон байна.
За тэгэхээр одоо нөгөө нэг алсан хүмүүс нь Колумби өөртөө иргэд байсан гэсэн. Колумби иргэд байсан байна. За тухайн хүмүүсийг бол барьсан байгаа. За энэ барьснаас өмнөх нэг үйл явдлыг ярихад. За ингээд Эскобар маань 7 сарын 1-ээс 2-ны шилжих гişүн ингээ 3 цагийн үед ингээ нас орчиж байгаа. За дөрөв нь хэлсэнчлэн бусад нөгөө дэлхийн аваргын тоглолтууд ингээ үргэлжлэн явагдаж байгаа. За нас орсныхын дараа буюу 7 сарын 3-ны өдөр хөл бөмбөгийн шинжиж тайлбарлагч Алан Хансын Румын Аргентины шгшээ богоодын тоглолтыг ингээ тайлбарлаж байгаа үедээ Аргентины хамгаалагч ийм алдаа гаргавал түүнийг буутахыг зөвшөөрнө гэдэг ингээд тайлбарлагчид баймааргүй ингээд тайлбарыг хийснээс болоод BBC-ийнхэн бол уучлалт гуйжсэн байна. Босгүй ч гэдэг 7 сарын 1-ээс 2 яг өмнөх шөнө одоо тухайн дэлхийн аврал дээр тоглосон тоглогчийг ингээд буудаад алдсан байхад тий. Одоо нөгөө хамгаалагч нь дахиад чи овон гол хийх юм бол чамаа ингээд аалаа шүүханы ингээд телевизээр ярьж ирсэн нь бол маш буруу байна. За ингээд Эскобарыг бол оршуулах ёслолт нь түрүүн чи хэлсэн тийм ээ. Маш нэр хүндтэй байсан гэж хэлсэн. За 120 гаруй мянган хүн оршуулах ёслолт нь ингээд оролцсон юм байна. За үүнээс хойш бол одоо жил бүр Эскобарын гэрэл зургийг бол тэмцээнүүдэд авчирч хүндэтгэл үзүүлдэг. 2002 оны 7 сард Медлийн хотод бол дурсгалын хүндэтгэлийн хөшөөг нь ингээд босгосон байна. За хин алчваа гэдэг нэг асуулт байна тийм. Хин одоо Эскобарыг одоо ямар зорилгоор тийм ямар шалтгаанаар ингээд алчваа гэхээр Колумбийн харт тамхины бүлэглэл гэж байдаг. Одоо бид нар бол киноноос их үздэг тийм. Колумб, Мексик харт Пабло Эскобар гэж хэлсэн бүлэглэлтэй. Тэгээд Колумбд харт тамхины бүлэглэлийн бие хамгаалагч Хумберто Кастро Монез гэж нөхөр 7 сарын 2-ны шөнө баривчлагдаад маргааш нь Эскобарыг хөнөөсөн гэдгийг шууд хүлээн зөвшөөрсөн баг. За энэ Кастро гэдэг нөхөр нь болохоор Сантьяго Голланд гэдэг нэг одоо харт тамхины 8-ачны одоо 8-ачин гэж ярих үү. Харт тамхины 8-ачны жолоочоор ажиллаж исэн. Галлон гэдэг одоо тэр нэг бүлэглэл ах дүүсийн харт тамхины бүлэглэлийн жолооч байсан. Тэгээд яг нэг их сурвалж дээр бол ингэж бичсэн байгаа юм л да. Тухайн тоглолтын дээр Колумб Америк хоёрын тоглолтын дээр энэ Кастро гэж нөхөр маш их бооцоо тавьсан гэж үзсэн. Тэгээд бооцоогоо алдсан ус ч бас ингэж алсан гэдэг нэг юм өнцөг байгаа. Чөтө. За нөгөө талдаа бас нөгөө манай Эскобарын эхнэр бол юу гэж үздэг вэ гэхээр одоо энэ Галлон бүлэглэлийн ах дүүс захиалгаар ингээ Кастроор ингээ алуулсан гэж үздэг. За үүний бас нэг яагаад ингэж үздэг нэг шалтгаан бас байна л да. За 1995 оны 6 сард Эскобарыг хөнөөсөн хэрэгт бол буруутан тогтоогдоод 43 жилийн ял оноосон байна. 95 он 43 гэхээр 2038 онд суллагдах хэрэгтэй байна шүү дээ. Одоо бол шорон зогж байгаа хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь 2001 онд одоо эрх баригчд бол эрүүгийн хуулинд ингээд өөрчлөлт оруулаад түүний ялыг 26 жил болгож бууруулсан. Тэгвэл нөгөө сайн хүмүүцэн гэдэг шалтгаанаар бүр 2005 онд ингээд шоронгосон. 11 жил сул явж байгаа гэсэн үг. Бараг 10-11 жил сууж байгаа. Тэгээд түүний нөгөө эхнэр те Эскобарын эхнэр нь болохоор энэ юуны Галлон бүлэглэлийн ах дүүс бол одоо шүүгч прокурор нарт ингээд хандуул өссөн. Шалтгаан нь бол одоо захиалга өгж алуулаад араас нь одоо би чамайг суулалчнаа гэдэг байдлаар ингэж хандсан учраас ингэж захиалга өгөөд алуулсан хүнээ буцаагаад гүйц сул шорон суулгахгүйгээр ингэж сулалсан гэдэг буруутгадаг. Тэгтээ шүүх бол одоо нөгөө нэг Галлоны ах дүүсийг одоо нөгөө яллах одоо юу байхгүй. Найдвартай нотлох баримт толдог учраас бол Кастро одоо ял өгөөд ингэж орхигдсон баг. За сүүлд бол 2013 онд Колумбийн дасгалжуулагч байсан Франциско Матурано гэж тухайн үед дасгалжуулагч байсан. Тийм тухайн үед Колумбийн дасгалжуулагч байсан хүн 13 онд ярилцлага өгсөн байна. Эскобарыг хөнөөсөн шалтгаан нь бол одоо хөл бөмбөг ч юм уу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй ямар ч холбоогүй. Харин Колумбийн түүхэн дэх одоо хүчирхийллийн нэг үед л байсан юм зөөлөөс болсон одоо буруу цагт буруу газараа байснаас ингээд асарсан гэж байна. Дараагийн бас нэг өнцөг байгаа. Одоо Колумб Америк хоёр маань болохоор 19-р зуунаас хойш нэг юм улс төрийн хоорондын зөрчилтэй байдаг. Одоо
энгийгээр тайлбарлах юм бол тэдэнд л хожигдож л болохгүй тий. Хожигдох юм бол одоо нөгөө үндсэрхэг үзэлж гэдэг юм. Одоо нэг орон хоорондын юу гэж тий. Одоо нөгөө ийм түүхэнд улсууд байдаг ш хоорондоо одоо ч Монгол хятад гэдэг ч юм уу тий. За тэгж бас ажиллахгүй. Тэгж ярьж болохгүй шүү. Хоёлаа спортын талаар ярина. Тэгэхээр нөгөө стрим ярихгүй. Зүгээр яг бас нэг өнцг нь колумбчууд Америкт хожигдож болохгүй гэдэг нэг юм шалтгаан. Тийм учраас тэр хар тамхины бүлэглэлийн хүмүүс одоо кастрод тэ захиалга өгж байгаа. Жолооч нь байсан учраас захиалга өгж байгаад ингээд алуулсан бас нэг юм үндэслэл байдаг. Гэтэ бас их муухай тийм одоо хөл бөмбөгийнхаа улсынхаа төлөөлөл бөмбөг тоглоо явж исэн улсдаа нэлээ нэр хүндтэй байсан тоглогчийг ингээд буудаад алчиж байгаа. Алхахтаа тоглолтын одоо буудах тоолонд нөгөө гол хийгээд алчиж байгаа. Алаад эн чинь хүнийг санаатаагаар бүлэглэн алах юм бэ ноцтой гэмт хэрэг байхад 43 жилийн ялыг 10 жил шахуу суугаад ингээд гарчиж байгаа нь цаанаа бас ус төр нөлөө нөгөө нэг хийх хуулийн нөлөө бас байх бүр магадaltaй болж байгаа юм. За ингээд тус хэргийн дараагаар ингээд судлаад үзсэн чинь Эскобарын хувьд бол амьдралынхаа маш одоо чухал шийдвэрийг гаргаж исэн жил дээрээ одоо ингээд таал төгс маань харамсалтайгаар ердөө 27 настай байсан. Бас л ингээд замналынхаа яг эд үеийг өнгөрөөгөөд явж исэн энэ үед. За нэгдүгээрт одоо юу хэлсэн бэ гэхээр AC Milan клубтэй гэрээ хийцэн буюу одоо 94 оны тэр дэлхийн аваргын одоо дараагийн үйлрэлээс AC Milan клубт ингээд тоглохоор гэрээ хийцэн байсан байна. Тэгэхээр одоо ингээд замналынхаа хамгийн одоо чухал үеийг тухайн үед ингээд туулж одоо өнгөрүүлж чадлах өөр өнгөрсөн ус. Хоёрдугаар юу гэхээр хувийнхээ амьдрал буюу 5 жил ингээд үерсэн сүйд бүсгүйтэйгээ яг ингээд дэлхийн аваргын дараа буюу одоо ингээд 94 оны дараа хоёлоо урмаа гэдэг ингээд төлөвлөсөн байсан гэж байна. Найз зөвхөн хожим ярихтаа бид өөр ингээд яг тухайн үед би ингээд нөхөртөө ингээд хормыг гэсэн нөгөө хамаг анхаарлаа дэлхийн авраг дээр төлөвлөрүүлсэн. Тэгэд энэний дараагаар би ингээд хормоо хийгээ бид өөр төлөвлөсөн байсан маа гэж ингээд ихнэр ингээд гашуудж ярьцлага өгсөн байна. Тэгээ ингээд харахаар амьдралын маш ингээд чухал ингээд хоёр том боломжоо яг ингээд идэлчихсэн одоо 27 настай залуу байхтай энэхүү залуу одоо 10 сар үйл явцаас болж ингээд амиа алдсан байгаа. За тэгээ Эскобарын энэ одоо алга нь бол ер нь бол Колумби одоо хөл бөмбөгийн түүхэнд бол маш том одоо хар түүх үлдсэн гэж ярьдаг. Одоо Колумби одоо яг үнэн ч одоо хөл бөмбөгийн хөгжөөнд дэмжиж нь болохоор энэ юу гэж тэгэхээр манай улс ер нь гутаасан одоо хамгийн том гудамжтай үйл явдал боллоо. Одоо хөл бөмбөгийн дэлхийн аврагт ингээ орц болгоно одоо энэ хүү үйл явдал ингээ байн гэж дурсагдчих одоо ингээ Колумби одоо үнжигдэгчдийн одоо сэтгэл зүрхөө нэгэ гүн ингээ хар мөр ингээ үлдээсэн зүйл ингэж болдог гэж ярьсан байна. За мөн дээрэс нь одоо ингээ Эскобарын энэ одоо гайхалтай одоо замнал одоо юунууд ингээ үржлэх боломжтой байсан түүхийн талаар ESPN бас 30 гэдэг нэртэй одоо баримт кино дээр нэг одоо Two Escobars гэдэг нэртэй баримт кино хийж төлсөн ба. Тэр нэг юм бэхээр нэг Escobar нь болохоор манай Escobar нөгөөд нь болохоор нөгөө Pablo Escobar гэдэг одоо харт амигч чинь тэр хоёрыг холбосон юм баримт киносэн байгаа. Мөн саяхан бас 2022 онд Netflix-ээс бас энэ үйл явдалтай холбоотойгоор яг баримт маркаар Golos and Contra нэртэй жижигхэн мини зураг гаргасан байгаа. Тэр нь бас маш олон хүмүүс таалагдсан бас бодиттой үйл явдлыг гаргасан. Хэрвээ та хэд үзэхэр бол Netflix дээр ороод үзээрэй. Golos and Contra гэдэг кино байгаа. За тэгээд бас нэг юм харамсмаар үйл явдал нь нөгөө тэр хүн ч одоо өөрийгөө алуулна гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Яг тухайн өдөр алуулсныхан өдрийнх нь маргаашийн сонины нүүрэн дээр Escobar-ын ярьцлага гарсан байгаа юм л та. Тэрнийхэн гарчин нөгөө хожигдоод ирсэн байгаа шүү дээ. За энэ бол үнэхээр надад ингээд гайхалтай дурсан ч гэсэн ховор туршлага болсон тоглолт байлаа. Амьдрал энд дуустдаггүй учраас бид дахиад учрах болно гэд одоо нөгөө нэг алцаа алдаан дээр гимссэн нөгөө ярилцлага нь өглөөний сонин дээр нь нас орсныхан дараа. Тэгээд тэгсэн чинь хэрвээ энэ сонинг буюу энэ ярилцлагыг үүссэн бол тэр хүмүүс одоо Escobar-ыг яг хөнөөхөөс нь үгүй байсан уу те бас нэг бодох хугацаа байсан уу гэдэг бас тэгж одоо юунод Колумбийнхаа өөртөө ярилцсан юм байлээ. Тэр сонин яг тэр өдрөө оройн одоо одооных шиг ингээд одоо шууд сошиал хөгжсөн шиг шууд тэр өдрөө гардаг байсан бол бас тэр хүмүүсийн зүрх сэтгэлд бас ямар шиг хэвлэн гэдэг. Тэгээ өглөө нь гарсан. Тэр үйл явдал бол ингээд Колумбийнхны хувьд маш хүн дээр туссан. Одоо энэ үйл явдал бол Колумбч гэлтгүй дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд бас хар мөрүүлдээсэн, хар дурсамж болсон юм. Асуудалтай үйл явдал болсон байна. Дэлхийн аваргын тэмцээний үеэр болсон үйл явдал гэхээр дэлхийн аваргын тэмцээн болгонд л 4 жил тутамд л энэ үйл явдал маш хөгдөжлөө. Хөл бөмбөг сонирхогч хүмүүсийн дунд бол байнга ярих. Түрүү нөгөө крикетийн спортыг ярьж хахад өсгөө маань хэлсэнтэй нөгөө үзэл дээр хоёрт ордог гэсэн бол хөл бөмбөгийн спорт бол үзэл дээр номер 1 тийм. Тэгэхээр маш олон хүн энэ сэдвийн өрөөнд ярина. Одоо 2 жилийн дараа Америк нэгдсэн улсад бас хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Магадгүй одоо ч дэлхийн аврагт чинь бүр олон баг орж байгаа шүү дээ.
олон Лос үед болоод Анжелесээс хойш. тий. Тэгэхээр Колумби шигшээ бас энд орох бах. Магадгүй нэг хэсэгт орохыг ч бас үүсэхгүй тий. Тэгэхээр энэ сэдв бас яригдсан. За энэ үйл явдал маань автоголоос буюу онгоолоос үүдэлтэй тий. Тэгэхээр сонирхуулаад хэлэхэд бол одоо сая 2024 онд Еврогийн үеэр бараг шилдэг тоглогч маань онгоол гарсан тий. 10 ингээд автогол орж ирсэн. За Европын аваргын түүхэнд штэ. Дэлхийн аваргын түүхэнд ерөөсөө овон гол оруулж ирсэн улсуудаар нь авч үзэх юм бол Мексик 4, Марокко 3, Булгар 3, Солонгос 2, Швейцар 2 гэж явд юм байна. Колумб маань ерөөсөө түүхэндээ ганцхан удаа автогол хийсэн. Тэр нь ингээд хүний амьд болсон. Хүний амиар одоо хүний амны тийм гол байсан юм байна. За Европын аваргын түүхэнд бол Турк 3, Словак 3 гээд Португал 3 гээд ингээд овон голод явд. За онгол толботой бол одоо маш олон юмнууд байгаа тий. За дараагийнхаа ярих сэдвүүдээр бас нэг гоё сэдвсээ бол ороод ирлээ. Одоо тэр Герман Англи хоёрын тоглолтын нэг түүх байдаг тий. Тэрнээс үүдэлтэйгээр нэг шүүгч маань бас нэг нэлийн бараг насан турштай асуудалтай явжсэн. Тэр талаар бас ярих гэж бодож байна. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Скоптерийн үед дараагийн дугааруудаараа спортын ертөнцид болж исэн сонирхолтой үйл явдлууд бас сургамж авах тий анхаарал зохиох тий бас нэг мэдүүштэй зүйлүүдийн талаар айлуулах илүү их дэлгэрэнгүй судалж та бүхэндээ өргөх болно. За та бүхэн маань манай Aim Sports-ын YouTube сувгийг subscribe хийж дагаарай. Баярлалаа. Subscribe